Emeritus postdoc гэсэн хэлээд. Тэгэхээр доктор хамгаалчаад юусоо миний сургуулиас та дуустал одоо би ажлын байранд очиж эсвэл одоо багш болно гэдэг маань өрөөсгөх гэсэн үг юм шүү. Тэнд заавал 2-4 жил постdoc судалгааны ажлыг бие дааж хийгээд төслийг авч яваад өдөртөө үр дүнгээ хэлцүүлсэн багш байна. Үүний дараа одоо жишээлх юм бол ерөнхийдөө сеньор ресурс ахлах судлаач гэсэн орон томилж ажиллана. Тэгэхээр сургуулийн хувьд бол сонирхолтой хэлдэг юм байна. Тэгэхээр бус ерөнхийдөө бүхий л сургуулиуд нь адилхан төвшөнд явуулдаг гэсэн. Тэгэхээр өнөөдөр ярьж байгаа сэдв маань бол ерөнхийдөө одоо энэ явж байгаа өөрийн хугацаанд болж байгаа урамлын нөмрийн өөрчлөлт буюу урамлын хөрөлцөө одоо сансын химик дагуулын мэдээллийг ашиглаж манайх нэг зайнаас тантас судлах гэж орж байгаа. Тэгэхээр сансын химик дагуулын мэдээллийг ашиглаад энэ урамлын нөмрийн өөрчлөлтийг илрүүлэх аюул өөрчлөлт нь өөрчлөлт нь болохоор уур амьсгалын өөрөлдөн дэлхийн дулаалаас үүдэлсэн уур амьсгалын өөрчлөлт яаж холбогдож байгааг гэдгээс сонирхсан судалгааны ажлуудын бодоог танилцуулж байна. Тэгэхээр энд миний нэг үгэн дээр би дэлхийн дулаалаас үүдэлтэй цагуурын өөрчлөлт гэж ярьж байгаа. Тэгэхээр цагуурын өөрчлөлт маань янз бүр гэж байна тийм. Сүүлийн 20-30 жилд одоо судлаачдын ажилласан гол үр дүн юу гэхээр хүлэмжийн итэ холбоотойгоор дэлхийн гүнзгийцийн хойд тагсан. Тэгэхээр дэлхийн гүнзгийцийн хойд тагас агаарын температурын дундчаас эрс нэмэгдсэн үзүүлэлтүүд гарч ирж байгаа. Дундчаас эрс. Тэгэхээр одоо бидний сайн мэддэг гам байна, зууд байна, за үер, шорон, шуурга, за тэгээд хурдцны хуваалтын өөрчлөлт гэх мэт цаг агаарт гарч байгаа бүх өөрчлөлтүүд маань ерөөсөө дэлхийн дулаалтай холбож гарч ирж байна. Энэ үзэгдлийг урамлын нөмрөд яаж хийх вэ? Тэгэхээр антин урамлал бол одоо юу гэх юм бол хүрээлэн боосны индикатор буюу толин болж байгаа гэсэн. Толин. Тэгэхээр хүмүүс бид болохоор одоо шиг юм бол дэлхийн дулаал гэж ярихаараа ерөнхийдөө одоо мэдэх одоо боломж нь бага байдаг гэсэн үг. Температур нэмэгдэж байгаа байна. Мөс хайж байгаа гэдэг болчихдог. Гэтэл яг үүнд бол хамгийн тод ихэрдэг зүйл маань цун яагаад цун шиг биш болсон бэ гэж тийм. Одоо бидний хамгийн сайн ажиглаж байгаа зүйл бол хаврын сарууд байх болсон. Дээрээс намрын сарууд байх болсон. За цуны урагшлын хугацаа богино болсон. Өвөл өөрөөр юм бол час хийсэн тэсгэн хөрдөн өвөл байх болсон. Гэх мэт ингээд бид өөрсдөө юу юм бэ? Өөр их хүн мэдэрч байгаа тэр зүйл маань антин урамлаар дамжин илүү тод илэрдэг. Тэгэхээр шууд дэлхийн дулаал гэж судалгаасаа хэлдэг юм. Тэр үр дүн яаж хийж байгаа гэдгийг харах нь сонирхолтой байсан. Тэгэхээр энэ судалгааг яагаад хийх болсон юм бэ гэж. Тэгэхээр дэлхийн дулаалаас үүдэлтэй цагуурын өөрчлөлт нь газрын гадрын хэв шинжээс хамаарат газар оронгууд харилцан ажиллаж ирж байна. Газар оронгууд. Тэгэхээр Монгол орны хувьд жишээлх юм бол сүүлийн 10 жил бид судалгааны тооны харж байхад цөцөлтийн тухай ярьж байгаа. Дээрээс нь бэлчээрийн технологийн тухай ярьж байгаа. Газрын дороотын тухай ярьж байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор биднээс юу ярьдаг гэхээр 100 цагт бол гангийн тухай асуудал, өвөл бол одоо гангаас үүдэлтэй зудны тухай асуудал болж байна. Зудны тухай. Энэ бол манай орны проблем тийм манай орны. Гэтэл одоо шилдэг бол зүүн өмнөд Азийн бол яг гэхээр нөгөө нэг 8-9 10 сар болдог далайн шуурга тийм хүмүүс ингэж ярьдаг Ази. Тэгэхээр энэний далайн шуургын давтамж болон эрчим нэмэгдээд ирж байна. Эрчим үер болдог, бороо болдог, хөрсний бусалт нь их болдог. Нөгөө дэлхийн дулаал маань бус нутгаас хамаарал огтур түвшинд илэрдэг болчихж байгаа. Гэтэл баруун Европ руу яаж илэрдэг вэ гэхээр зуны температурын нэмэгдлээр орж ирж байна. Хэд халуун зун. За тэгээд Америк төвлөө болохоор энэ юусоо торнадо буюу шорон шуурганы гаралтыг нэмэгдүүлж байгаа. Дээрээс нь Мексикийн буланд байгаа хар салхины идэвхжлүүдийг нэмэгдүүлж байгаа. Катрина гэж ярьж байдаг тийм. Энэ бүх үзүүлэлтүүд маань ерөөсөө дэлхийн дулаалтай холбоотой гэж тайлбарлаж байна. Тэгэхээр дэлхийн дулаалтай холбоотой асуудлуудыг биднес хамгийн түрүүнд юу гэж ойлгодог вэ гэхээр агаарын температурын нэмэгдлээс илүүтэйгээр далайн усны гадаргын температурын нэмэгдэлтэй болж тайлбарлана.
Өөрөлдөх юм бол дэлхийд одоо юу гэдэг манай энэ дэлхийн бөмбөрцөг төр болж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн үйл явцын 80-аас илүү хувь нь далайн тэнгисийн температурын нэмэгдлээр тайлбарлах гэсэн. Агаар нэмэгдэл биш. Тэгэхээр энэ юутай холбоотой гэнэ усны өөрийнх нь физик чанартай холбоотой гэдэг. Усныг дулаан хадгалах чадвар. Тэгэхээр далайн температур жишээлх юм бол оцсон нэмэгдээд айжин одоо юу гэдэг усны түвшинд одоо далайн эхний бүхий хэсэг гэж ярьдаг 10 м очих температур эрс нэмэгдэх нь юу вэ? Тэр дээр талын циркуляцийг өөрчлөлт гэсэн үг шүү дээ. Агаарын циркуляц. Тэгээ үүнээс хамаарат бидний хамгийн сайн мэднэ нь Элнино индекс гэж ярьдаг. Тэгээ Элнино гэдэг нь Испаниар алтан куб гэдэг. Нөгөө талаас нэг болохоор худалдааны салхи гэж тийм. Өөрөлдөх нь бол Элнино гарахаар номхон флүүид далаад гарч ирж байгаа салхины чиглэл өөрчлөгддөг. Энэ салхийг дагаад хуучин бол одоо юу гэдэг 15 дугаар зууны үед худалдааны хөл монголчууд ашиглаж одоо хөгдөг гэсэн юм байна. Тэрнээс хамаарат алтан куб гэсэн үг. Тэр энэ салхи бол их том циркуляц үүсгдэг гэсэн үг. Дэлхийн хэмжээнд. Энэний нөлөөл нь Монгол орнд мөн адилхан орж ирдэг гэсэн. Тэгэхээр энэ дээр биднээс энэ уур амьсгалын хөвсгчүүд гэдэгтэй болж үзэж байна. Гэхдээ судалгааны ажлын хүрээнд бол би бол ихэнхдээ үгээр хурд дундас агаарын температур хөрсний чигийн асуудал гэж үзсэн. Тэгэхээр энэ төр хүн судалгааны объект буюу юуг судлах гэж байгаа юм бэ гэж. Тэгэхээр өмнө дурдсан өөрөлдөх юм бол урамлын нөмрийн өөрчлөлт маань цагуурын өөрчлөлтийг хамгийн тод харуулж чадах одоо объект болдог гэсэн үг. Амьтныг бодох юм бол эсвэл шуудын зүйлийг бодох юм бол урам бол орчныхоо өөрчлөлтөнд хамгийн хурдан хариу үйлчлэл үзүүлдэг гэсэн. Тэгэхээр ингэж хариу хурдан үйлчлэл үзүүлж байгаа бол миний судалгааны цаг хугацаа хэмнэдэг гэсэн үг. Нэгдүгээр. Хоёрдугаар би яагаад энэ дээрээ сонгож авсан бэ гэхээр нэгдэл би нэг гаднаас ирж байгаа оюутан учраас нэг бол төслийн мөнгөөр өөрнөө суудаг юу гэх юм судалгааг санхүүжүүлэх ёстой. Эсвэл аль болох юу хямдхан агаар судалгааны ажил хийх ёстой гэж. 2000 оноос хойш дэлхийд тойроод нисэж байгаа хиймэл дагуулын ялангуяа хүрээлэн боорсны судалдаг хиймэл дагуулын тоод толгой хангалттай гэсэн. Хангалттай болохын хэрэг хиймэл дагуулын мэдээлэл нь үн төлбөр бууж байсан. Үн төлбөр. Өөрөлдөх юм бол судлаач болон судалгааны байгууллагын их сургуулиуд өөрсдийнхөө судалгааны ажлын зорилгыг бичээд жижиг төслөө явуулах юм бол тухайн хиймэл дагуулуудыг одоо зөвхөн байгуулж датагийн одоо юу гэдэг түгээдэг байгууллага үн төлбөрөөр ашиглах хэрэг нээлттэй байдаг. Хамгийн түгээмэл хэрэглэдэг дата сетүүд бол Landsat-ын Modis бай, AVR чагаад цовруул одоо хиймэл дагуулууд хүрээлэн боорсны дата сет. Тэгэхээр эдгээр датаг жишээлх юм бол сонгохын тулд ашиглахын процесс болно шүү дээ. За дараагийнх нь болохоор дэлхийн энэ уур амьсгалын дулаалтай холбоотойгоор ураалаас зүүн тийш буюу одоо юу гэх дэлхийн бөмбөрцгийн хойд тасын зүүн хэсэг урамлан нөмрийн ямар өөрчлөлт гарч байгаа юм гэж. Тэгэхээр эндээс юу Солонгост очихоос өмнө миний хувьд бол одоо жишээлх юм бол юу гэх бичээртэй холбоотой асуудал хаврын үлрэлийн өөрчлөлтийн асуудал бол сонирхолтой байдаг. Тэгэхээр энэ асуудлыг тодорхой судлахын тулд юу энэ зүйлийг сонгож авсан. За дараа нь Монгол орны хувьд их давуу тал байгаа. Тэр юу гэхээр бидний хувьд бол ямар давуу тал вэ? Монгол орн маань Евразийн хэр тэрээс нь Сибирийн тайрын биом гэсэн хоёр том үндсэн биомын заа газар. Тэгээ гуравт нь болохоор Төв Азийн цөлөг гэж хэлдэг тийм уурай. Тэгэхээр энэ гурван бүс нутаг маань өөрөө Монгол орнд дамж байдаг учраас эколог, биолог, хүрээлэн боорсны судлаачдад хамгийн давуу тал болдог гэсэн. Хамгийн давуу тал. Энэ гурваас биднээс тоглолт хийгээд өөрсдөө судалгааны санаар гаргах юм бол ерөнхийдөө мөнгө зарахгүйгээр өөрөлдөх нь бол хамгийн бага түвшинд биднээс байна. Хамгийн сонирхолтой судалгааны сэдвүүдийг хөндөх боломжтой гэсэн. Энийг биднээс шилжилтийн бүс гэж хэлдэг. Шилжилтийн бүс. Тэгэхээр Монгол орны хувьд бидэнд одоо ямар проблем байдаг гэхээр ойн модны асуудал байна. Ойн модны асуудал. Монгол бол одоо ойн нөмрийн хувьд бол хамгийн бага оронд ордог шүү. Тэгэхээр энэний тод жишээлх юм бол устай нуруу гэж одоо зэрлэг гадуур дахин өгшүүлсэн. Хустан байгалийн зөвлөлт газар гэж. Тэгэхээр хустан нуруу жишээлх юм бол нэрнээс нь ухад хусан ор байсан гэсэн үг тийм. Гэхдээ одоо тэр үлдүүр ор болцсон. Ерөөсө сүмж байгаа гэсэн үг юм шүү. Тэр ийм үзэгдэл
бусад газрууд байдгүй үгүй бас их сонирхолтой асуудал. Экологч биологи хор. За дээрэс нь өндөр улсын системийн хувьд газар зүүн аль өргөн болон утагт оршиж байгаас үл хамааран хоорондоо адилхан байдаг. Өндөрчлөөс шалтгаалаад гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энд болохоор жишээлбэл урамлын зүйлийн бүрдэл, ландшафтын хэлбэр, хэв дүүрс, амьтны зүйлийн бүрдэлийг өгнө. Жишээлбэл тэнгэр уул, алтай нуруу, айлтны нуруу гэх юм бол бүгд адилхан зүйлүүд байх боломжтой байна. Энэ бол одоо миний судалгааны хувьд бас сонирхолтой зүйл байна. Бүгдийн хувьд би сүүлийн 30 жилийн датаг ашигласан байна. Тэгэхээр энд ихнийхтэй болохоор AVH гэж 1982 оноос хойш 2001 он хүртэл ниссэн хиймэл дагуулын дата. Тэгээ 2001 оноос хойш Moody's хиймэл дагуулын дата. Тэгэхээр хоёр тусдаа хиймэл дагуулын дата. Дээрээс нь дата, Landsat-ийн дата, за энэ GOES-ийг нь болохоор Солонгосын өөрийн нисгсэн geostationer гэж ярьдаг. Өөрөлдвөл тодорхой цагт байрлал. Ерөөсөө тодорхой цагтээ синхроны ирж идэх хиймэл дагуул. Дэлхийд тоорч биш. Дэлхийд адилхан гэж үзсэн. Тэгэхээр энэ хиймэл дагуулын дата мөн ашигласан. За тэгээд CRT гэж нэг өндөршлийн загварчлалын тоон дата нь. За дээрээс нь Америкийн NASA-аас гаргадаг Climate Data Set гэж энд бол хангалттай олон data set-үүд байдаг. Энийг за тэгээд институт буюу ерөөсөө судалгааны талбай дээр биеэр очиж хэмжилт хийсэн дата, эдгээр датанууд ашигласан. Тэгэхээр энэ датаг жишээлбэл энэ хоёр датаг яаж хооронд нь холбох вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр судлаачдын хувьд бидний хувьд одоо жишээлбэл цаг хугацааны хүчин зүйлээс хамааран өвөгдөл цуглуулсан хугацаа нь богинохон болчихсон. Одоо жишээлбэл магистрийн үеийнүүд бол зөвхөн ганцхан жилийн хугацаанд хээрээ судалгаа явуулж байгаа тийм. Зарим докторийн үеийнүүд бол 4-5 жил. Гэтэл экологийн биологийн судалгааны үр дүн гаргахын тулд заашгүй удаан хугацааны судалгааны үр дүн шаардлагатай болж байна. Энэ асуудлыг яаж шийдсэн бэ гэж. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн тулд би OLS гэж, Ordinary List гэж хамгийн бага квадратаар гэж ярьдаг тийм. Тэгэхээр энэ нарыг ашиглаад өөрөлдөх юм бол энэ time series буюу цагийн цувааг би extend буюу өргөсгсөн гэсэн үг. Тэр өмнөх data set-эн дээр бол энд хугацаа нь хоёр өөр хиймэл дагуулсан. Эхнийх нь болохоор 20 жилийн хугацаатай, дараагийнх нь 10 жилийн хугацаатай. Энэ хоёрын хооронд холбохын тулд саяны аргыг хэрэглэсэн гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ арга маань яаж хэрэглэдэг вэ? Хамгийн эхнийх нь болохоор энэ AVH-ийн синхрон болсон график гэдэг. Өөрөлдөх нь бол 2000 он их хүртэл 20 жилийн дата байгаа. Энэ нөгөө нь болохоор Moody's-ийн дата буюу одоо нийшийн үеийн хиймэл дагуул гэж ярьдаг. Одоо ч гэсэн хэрэглэдэг хиймэл дагуулын үедээ мэдээлэл дамжуулж байгаа мэдээлэл. Тэгэхээр энэ хоёрын дунд энэ улаан бол одоо миний нөгөө загвараар гаргаж авсан дата. Загвараар гаргаж авсан. Тэгэхээр энэ арга бол хамгийн түгээмэл хэрэглэдэг гэсэн үг. Хэрвээ таны дата богинохон байх юм бол юу вэ? Сунгаж болно гэсэн үг. Хэрвээ миний дата одоо юу гэдэг тодорхой 10 жилийн дараа 20 жилийн дараа үйл явцыг forecast буюу өрсөн таамаг шаардлагатай болох юм бол юу вэ? Энэ дата би дахиад саяны энэ аргаар сунгаж өгнө гэсэн үг шүү дээ. Хэдэн жилийн турш сунгаж өгнө. Тэр өөрөлдөх нь бол өнөөдөр бид үүнтэй харахад 2030 он, 2040 он үйл явц юм байх юм байна гэсэн дүгнэлтийг өөрсдөө гаргаж болно гэсэн үг. Тийм боломжтой. Энэ аргыг ашиглаад би өөрөлдөх юм бол түрүүний хоёр ялгаатай дата сетийг нэг дата сет болгож өгсөн байна. Дараагийн хиймэл дагуулын дата ашиглаж чадах бол хиймэл дагуул болон өөрөлдөх нь бол оптик мэдрэмжээр өөр байдаг өөр. Энэ бол нэг өдөр авсан Солонгосын хувьд дээр авсан одоо юу гэдэг урамхан нөмөргийн индексийн дата. Нэг нь болохоор Moody's, нөгөөх нь GOES юм. Тэгэхээр арга технологи бол хоёулаа адилхан. Гэхдээ хэмжилт хийж байгаа оптик сенсорууд нь арай өөр. Гэсэн мөртлөө гэрлийн хууль бол адилхан түвшинд хэмжиж байгаа шүү дээ. Тэгвэл яагаад ингэж хэв шинж нь гэж өөр гарч ирж байгаа юм бэ гэж. Энийг бас correction буюу хооронд нь синхрон хийх асуудал бас хамгийн хэцүү асуудалтай байна гэсэн. За энэ болохоор өндөршлийн тоон загвар ерөөсөө CRT гэж бас ноос гаргадаг дата ашигласан байна.
Энд болохоор энэ судалгааны талбай Уралын нугаас зүүн тишээгээ за тэгээд Солонгосын хойгийг оруулаад Японы арлыг оруулаад хой талын өөрлөгийн бүтэлийн хүмүүцийн зүүн хой талс бүглээ гэсэн. Өмнө слайд дээр дурдсан бүх дата сетүүдийн 3D хэмжээстэй ирж байна. 3D гэж. Тэр энэ 3D гэдгийг биднээс үгж ойлгож байгаа вэ гэхээр өөрөлдөх юм бол уртраг өргөгийн хэмжээтэй дээрээс нь юм цагийн хугацаатай гэсэн үг. Тэгээ матрикс маань 3D матрикс болчихж байгаа гэсэн. Тэгэхээр энэ матрикстэй биднээс ямар анализ хийж болох вэ гэхээр өөрөлдөх юм бол энэ цэгийг доош нь харьцуулж болно гэсэн үг шүү. Time series даа. Այսօр юу хөндлөнгөө бусад пикселүүдийг ашиглаж болно гэсэн. Тэр зөвхөн ганц матрикс биш гэсэн үг. 3 хэмжээстэй орон зайд анализ хийх боломжтой. Тэр ингэж анализ хийхэд өөрөлдөх юм бол одоо бидний хэрэглэдэг хэрэглээний програм хангамжууд маань энэ шаардлагыг хангаж чаддгүй. Тэгэхээр энэ дээр заавал одоо жишээлх юм бол юу гэдэг өөрсдөө кодоо бичих хэрэгтэй болдог гэсэн. Тэгэхээр энэ бүх дата бий боловсруулалтаа MATLAB гэдэг та бүхэн хамгийн сайн мэдж байгаа тийм математикийн лаборатори юу гэдэг вэ? MATLAB гэж. Тэгэхээр MATLAB програмд өөрсдөө кодыг бичдэг гэсэн. Энэ 3D-г одоо хэмжээ дагуулаас яаж дата хандах вэ? Яаж дөрвөлүүд авах вэ? Матриксээ яаж боловсруулах гэх мэт юм. Тэгэхээр ингэж ашиглах нь бол одоо бидний хамгийн сайн мэддэг ArcGIS гэдэг юм эсвэл NVIDIA гэдэг програмууд бол судлаачийн хувьд явах нь илүү боломж олгодог гэсэн. Хүссэн зүйлээ хийж болдог, хүссэн томьёогоор хөврөөж болдог гэсэн. Тэр эндээс зүгээр та бүхэнд юу зүйлэх гээд нэг за магистрийн түвшингөө хийхэд докторийн түвшинд сурж байгаа хүмүүс програмчлалын ямар нэгэн хэлийг заавал өөрийн болгосон байх хэрэгтэй гэсэн. Заавал тэр биологи, экологийн салбарт, ялангуяа байгалийн ухааны салбарт статистик боловсруулалтын хамгийн амархан хийх арга нь бидний сайн мэддэг R гэж хэлдэг. R гэж. Тэрэн дээр хийж болох гэсэн үг. За энэ слайдыг би юу гэдэг нь зүгээр алгасаа явж энэ болохоор хиймэл дагуулаас яаж олон хүмүүс гэрлийн урлагийг хэмждэг тухай ерөнхий болох хамгийн өргөө болох гэсэн үг. Дараагийн энэ мөн адилхан. Өөрөлдөх нь бол хугацаанаас хамаарсан өгөгдөл маань сар бүр авдаг гэсэн. 7 хоногийн зайтай, 1 хоногийн зайтай, 20 минутын зайтай гэх юм шиг. Энэ хиймэл дагуулын мэдээллийг бий болгох хугацаанаас хамаарах хоошо тавьчих нь бүтэн жилийн одоо юу хиймэл дагуулын дата орж ирдэг. Тэр энэ бүтэн жилийн хиймэл дагуулын дата биднээс дунд нь хэрвээ англиар үзэх юм бол пенлог буюу уралт хязээ гэж байна. Хязээ хадгалж байгаа. Хязээ максимум түвшинд орж байгаа тодорхойлох боломжтой гэсэн. Ийм арга зүйн юу вэ? Биднээс уламжлалын нөмрийн хөдөлгөөн тухайн жилийн дотор, эсвэл тухайн улирлын дотор, эсвэл олон жилийн дотор харьцуулж үзэх боломжтой болдог гэсэн үг. Жишээлх юм бол одоо энэ стартинг тайм гэх юм бол одоо 4 сарын их үеэс эхлээд одоо юу гэхээр цохууц гардаг тийм 5 сартаа ургаад, найзрууд ургаад, 7 сар шинэ найзруу гаргаад, 8-9 сартаа пик буюу максимум цэг дээр очдог. Тэгээд түүнээс хойш явах хагдраад ирдэг гэсэн үг. Энэний хооронд ямар өөрчлөлт гарч байгааг нь ерөөсөн ногоон өнгөний өөрчлөлт болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ ногоон өнгөний өөрчлөлтийг хиймэл дагуулгаар хэмжиж байгаа гэсэн. Уулнууд их санааны хамаархан энгийн санаа. Зүгээр юун хэцүү түүхээр асрын хэмжээний мэдээлэл үүсэж заавал компьютерийг удаан хугацаар ажиллах шаардлагатай. Энэ ч одоо төвөгддөг гэсэн. За тэгээ энэ асуудлыг шийдэх хооронд бид юу хийсэн бэ гэхээр газрын хөгжлийн хооронд ангилсан энэ бол одоо их энгийн ажилдаа ордог гэсэн үг. Энгийн ажилдаа. За энэ description statistics тийм хамгийн анхаас шатны статистик мэдээллүүдийг олж ирж байгаа. За дараагийнх нь болохоор энэ trend calculation нөгөө нэг NDVI чинь өгсөж байгаа юм уу, уруудж байгаа юм уу гэдэг асуултанд хариу өгөхийн тулд хийдэг гэсэн үг байна. За тэгээд учир шалтгааныг тайлбарладаг. За тэгээд дараагийнх нь мэдээж бүх анализатор биднээс статистик шинжилгээг хийх ёстой гэсэн үг. Энэ Mankind гэдэг нь болохоор ном параметртэй үндэслэн тестийн анализ байгаа. Time series трендийг боддог гэсэн үг. Тэгэхээр биднээс одоо жишээлх юм бол Excel дээр одоо хүний наснаас хамаарсан биеийн жингийн хамаарлыг гаргаж графикууд гараад юу гэдэг хүний нас өсөх тусам биеийн жин гэсэн юм хамаарлага шулуун татчихдаг тэр питинг хийгээд. Тэгэхээр энэ питинг маань үнэхээр үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг биднээс болно. Ямар нэгэн шалгуураар шалгах хэрэгтэй гэдэг. Энэ шалгуурд би Mankind гэдэг авсан. За дараагийн болохоор энэ spatial correlation гэж
Өөрөлдөх юм бол газрын гадаргуу маань долгионлог хэлбэртэй гэсэн. Долгионлог. Тэр энэ долгионлог хэлбэртэй гэдэг нь ерөөсөө бие биенийгээ дахин давтах чанартай гэсэн үг. Хуулах чадвартай. Энийг биднээс correlation гэж хэлдэг. Энэ аргыг бас хэлдэг гэсэн үг. За хамгийн сүүлд бол энэ harmonic regression гэж. Өөрөлдөх юм бол удаан жилийн хугацаанд ямар хэмжээний долгион хамгийн пик оrbit гэж 10 жилийн хугацаанд 5 жилийн хугацаанд гэх мэт. За тэгэхээр энэ хэсгээс эхлээд би үр дүнгийн тухай тайлбарлаад явчихна. Энэ хоёр дахь хэсгээр гарч байгаа тодруулсан өгүүлбэртэй юу шилжих гэдэг юм бэ? Пенлогийн өөрчлөлт нь уур амьсгалын өөрчлөлтийг илрүүлэх хамгийн тохиромжтой арга. Дараагийн 3 дахь өгүүлбэр нь болохоор Менцл гэж Германы эрдэмтэн ба судалгааны баг Европт яа пенлогийн өөрчлөлт өөрөлдөх юм бол хавар эрт болж гин үү, орой болж гин, нүдний шууд хязээ ирж гин, хаврын одоо анхны ягуу хязээ гарч байгаа гэх мэт өөрчлөлтүүдийг судалсан судалгааны ажил өгүүлбэр. Энэ хамгийн их хэсэг авдаг гэсэн үг л дээ. За тэгээд дээрээс нь энэ Азийн бүс нутагт болохоор ерөөсөө энэ уур амьсгалын өөрчлөлтийг пенлогтой олгосон өгүүлбэр тухайн үед бол их түгээмэл гараагүй байсан. 2013-2014 онд ажил дуусны дараа бол энэ төрлийн өгүүлбэрүүд бол хангалттай хэмжээнд хэрэглэгдэж эхэлсэн гэсэн. Азийн хэмжээс ч гэсэн. Одоо энэ зургийг ингээд биднээс ажиллаа харах юм бол 1982-оос 2001 оны хооронд урамлан нөмрийн дундаж хаа нэг түгээмэл байна гэдгийг харж байна. Тэгэхээр одоо жишээлх юм бол энэ цэнхэр нь бол одоо өөрөлдөх юм бол урамлан нөмөр хамгийн бага бүс нутаг гэсэн үг. Тэгэхээр Монгол орны хувьд бол говийн цөл бүс нутаг маань тэр чигээр орчих. Говь цөл гэх юм бүс тий. Дээрээс нь энэ хоошгоо явдаг юм. Сибирийн тайрны хойд хэсэг нь Хүйтэн цөл гэж яддаг Тундрын бүс нутаг орчиж байгаа. За ингээд Казахстаны юм адилхан Хуурай хэр орж байна. Тэгэхээр энэ гурван бүс нутаг бол ерөнхийдөө урамлан бүтээж эхний 20 жил 1982-оос 2000 оны хооронд бол харьцангуй одоо гэдэг бага байсан. Одоо та энэ хэсгийг сайн хараад үзье. Энэ болохоор Бээжин харьцаа гэсэн үгтэй хамгийн өндөр ууралт. Тэгэхээр энд их богино байна тийм зөв дундчин хэмжээ. За тэгээ энэ өндөр үзүүлэлттэй гарч ирж байгаа нь Сибирийн ойрын тайр гэсэн. Ялангуяа байгалийн баруун тишээ Сибирийн тэгш өндөрлөг. Энэ Сибирийн тэгш өндөрлөг бол дэлхийн одоо юу гэдэг хүчит төрөгчийн нөөцийн амин чухал хэсэг гэж байна. Амазон мөрний ойн сав газарт энэ тийм зүрхсгсэн болно шүү. Тэгвэл сүүлийн 10 жил 2001-с 2011 оны өөрөлдөх юм бол энэ хятадын бүс нутагт байгаа энэ нэмэгдэл юугаар тайлбарлагдах вэ гэж. Дээрээс нь ийшиг илүү тодорхой ногоор ирсэн байгаа зү тийм. Тэгэхээр энэ тодорч ногоож ирж байгаа үзэгдэл юугаар тайлбарлагдах вэ гэж. Тэгэхээр энэ эхний энэ хэсэг бол ерөөсөө Хятад улсын өвлжих буудай гэж. Одоо өөрөлдөх юм бол тэнд ургацыг хожидоо 2 удаа авдаг юм байна. Тэгэхээр буудаан тариалангийн талбай өвлжих одоо гэдэг тариалангийнх нь ихэнх хэсэг нь энд байдаг. Тэгээ сүүлийн 10 жил энд бол газар тариалан асрыг хөрөнгө оруулалт хийсний улмаас одоо зохиомжтой одоо юу гэдэг урамлыг одоо илүү ихээр урамлын ногоон масыг хэмжигдэх боломжтой болгосон гэсэн. Энэ хойд хэсгийн ногоон бол ерөнхийдөө юугаар тайлбарлагддаг гэхээр шууд утгаараа дэлхийн дулааллын эерэг үр дүн гэж үзэж байгаа. Эерэг үр дүн. Энд болохоор газрын хүчээс хамааран өөрөлдөх юм бол урамлан нөмрийн индексүүд хамгийн бага нь хаана, хамгийн өндөр нь хаана гэдэг харуулж байгаа. Энэ хамгийн бага хэсэг өөрөлдөх юм бол 0.1 хүрэхгүй гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ болохоор манай Монголын говийг оруулаад Төв Азийн цөлөрхөг хээрийн бүс тэр чигээр урамлан хамгийн сэр бүс нутагт ордог гэсэн. Тэгэхээр Moody's хиймэл дагуулын датан дээр юу ажиллаж байгаа бол энэ бүс нутаг буюу энэ датаг болохоор no data гэж хэлдэг. Байхгүй ус гэж хэлдэг. Тэгэхээр Монголын ихэнх хэсэг бол одоо ерөөсөн no data гэдэг амьд ордог учраас бүс нутгийн хэмжээний анализ хийх алдаа гарах юм болтой. Энэ хоёр нь болохоор одоо жишээлх юм бол Сибирийн ой хамгийн өндөр
дээрээс нь X буюу холимог гэдэг хамгийн өндөр баг. За энэ Open Shrubland гэдэг нь болохоор туул руу орж ирсэн туундрын урмалчил. За Grassland бол одоо манай Монголын хээр гэсэн үг. Урмалчлалын хувьд бол ядмагтай ордог гэсэн урмлын мөрөнд бүтээмж юм. Тэгэхээр энэ бол бидний хамгийн мэддэг ойлгомжтой зөв байгаа. Тэгэхээр Монгол орныг оролцуулаад жилийн одоо хуваарлт ямар өгдөг гэхээр 4 сараас эхлээд уралт явагдаад эхэлж байгаа Сибирийн тайг. Тэгэхээр энд болохоор 3 сар гэхэд дулаалт явагдаад эхэлждэг гэсэн үг. Байгаль нурын зүүн баруун талд Монгол орноос хамаагүй шүү. Гэхдээ Монгол орн жишээлх юм бол 4 сарын сүүлээс уралт эхэлдэг. Тэгээ ингээд 4 сар, 5 сар гэж 6, 7-8 сар дөрвөлх юм бол дэлхийн өнгөрцөн хойд хагасын зүүн хэсэгт нь урамжилт хамгийн өндөр зэгтэр очдог гэсэн биомассын хэмжээ. Энээс хойш аажимдаа буурдаг үзэгдэл. Энэ бол ерөөсөө нөгөө бүс нутгаас хамаардаг ерөнхий зүүн тогтлоо. За энэ 2001-ээс 2011 оны Moody's-ийн дата дээр тренд нь ямар байгаа вэ гэж. NDY нь өнөхөр өсөөд байна уу, буураад байна уу гэдэг үзүүлэлтийг харуулж байгаа. Тэгэхээр судалгаа хийсэн талбайг ерөнхийд нь аваад үзэх юм бол энэ тэг гэдэг бол ерөнхийдөө ногоон орчин, ногоон утгын хэрэг зааж байгаа. Тэгэхээр энэ тэгийн өвөнд бол юу гэхээр энэ хувьд одоо жишээлбэл сүүлийн 10 жил, ирэх 10 жил урмлан өнгөрөх гэдэг дээшлэгчгүй, багасгачгүй гэсэн үг шүү дээ. Ерөнхий өөрхөн хэвийн төв төвшөндөл байдаг гэсэн. Гэтэл хамгийн өндөр трендийг хаана үзүүлж байгаа вэ? Хойд хүүдэн ус рүү орд тусмаа явуулж байгаа гэдэг үг. Хойд өргөний бүс нутгууд дээр Сибирийн тайлын хойд хэсэг рүү хамгийн их ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол тийшээгээ урмал төрөх хандлагатай болчихж байгаа. Урмал төрөх хандлагатай. Энэ бол ерөөсөө одоо юу гэдэг бидний хүлээж авах дэлхийн дулааллын хамгийн боломжит үр дүн гэсэн үг. Хошоо ойр болох боломжтой болж. Тэгээд дээрээс нь мэдээж энэ Бээжингийн оролцоо Далайн уулын урт талын Тарайлангийн бүс нутагт бол мөн адилхан хамгийн их хэмжээ. Гэхдээ энэ бол мэдээж яг байгалийн үр процесс биш. Газар тариалантай холбоотой. Тэгээд бусад газар нутгууд бол юу болох вэ? Урмлын одоо гарцууд ерөнхий хэвэн дээр ялангуяа Монголын хээр. Гэхдээ их нууруудын хотхор за дээрээс нь Борноогийн бүс нутгийн хойд хэсэг, Говьсонбүр аймгийн хэсгийн жижигэн толовцсон цэнхрүүд бол за тэгээд энэ Хинтийн нурууны баруун тал гэсэн. Одоо манай энэ Сэлэнг Шаамын тийшээгээ урмлын уралтын одоо эрчим буурч хэлбэр баатаж буурч хэлбэр. Энэ ойрдог бүс нутгийн хувьд бол ерөнхийдөө урмлын нүрэг бол ялангуяа өсгөл нуурын зүүн эрэг за тэгээд Хинтийн хойд талын Минжи аймгийн бүс нутаг гэж ийшээ бол одоо жишээлх юм бол урмлын ургалт нэмэгдэх хандлагатай. Энэ бол ерөөсөө юу гэдэг нь хандлагыг харуулж байгаа. Тэгэхээр дээр хандлага нь статистикийн хувьд хэр үнэмшилтэй юм бэ гэж. Тэгэхээр энд статистикийн үнэмшээс аваад үзэх юм бол одоо энэ бүс нутагт өөрөлдөн бол Казахстаны зүүн хойд хэсэгт Павлодар орчмын ойн газар дээр болохоор энэ бүс өсөлт маань ажиглагдахгүй. Энэ яагаад ажиглагдахгүй юм бэ гэхээр сүүлийн 1980-аас 2000 оны үед гарсан ойн төмөртэй холбоотой асуудал гэсэн. Казахстаны ойн ихэнх хэсэг нь энэ тэгш өндөрлөгт байдаг ойнд шатцсан гэсэн. Тэрнээс хойш ургалт авч чадахгүй гэсэн. За энэ адилхан зургтээ ивэр шавтар үзсэн зургийг би ялгасан хэлчихэ. За дээрээс нь энэ дээр түрүүний босгосон сүүлийн 30 жилийн дата сетэн дээр NDY аномали буюу хэвийн хэмжээс тархсан ургалтын цаг хугацаануудыг энд харуулж байна. Тэр өөрөлдөх юм бол энэ цэнхэр нь бол одоо хэвийн ургах хэмжээс бага буюу цуншлаг одоо юу гэдэг шууд утгаараа цуншлаг муу болсон ч гэсэн. Энэ улаан нь бол одоо өсний ургац хамгийн сайн байсан ч гэдэг. Тэг ингээд даваад үзэх юм бол 1990 он 1992 оны үед нэг том уналт орж ирж байгаа. Энэ том уналт нь юутай холбоотой вэ гэхээр Малайз болсон галтуулын хэлбэртэй холбоотой гэсэн. Ерөөсө жижигхэн галтуул. Энэ галтуул нь болохоор энэ галтуул. Плутоны хэлбэр нэрийг би санахгүй. Энэ галтуул дэлбэрээ өөрөлдөн жижигхэн галтуул дэлбэрэхэд 2 жил өөрөлдөн дэлхийн агаарын температурыг кулинг буюу сэрүүцүүлэх нөлөө үзүүлсэн. Ерөөсө ганцхан галтуулыг үүснэ гэсэн. За тэгээд цаашаа ингээд
98 оны хүртэл дулаан харьцан гузгуулах сайн болж байгаа. 98 оноос сүүлийн үед 2000 оны их үеэр одоо юу гэдэг урамлын нөмрөг одоо жишээ нь хамгийн бага үе дээр бол тэгээд тэрнээс хойш маш их савлаад болсон. 100 огцон сайн болоод эсвэл зарим 100 хамгийн одоо юу гэдэг бага өстой болоод ийм байна. Тэгээд энэ 2006 2008 оны үед хамгийн боломжтой сүүлийн 10 жилд бол хамгийн дайцгүй зураг болсон гэж ярьдаг. За тэгвэл энийг би хармоник анализ дээр үзсэн. Тэгээд хармоник анализ дээр үзэхээр одоо жишээлх юм бол энэ 10 жилийн 2 том өөрчлөлт гарч ирж байна. Энэ болохоор 1992 оны дараа төгсгөл үед энэ 2008 он 2010 оны үед. Тэгэхээр одоо энэ хоёр бууралтын зааг нь Монгол орн нөгөө малын тоо толгой эрс буурсан ганц удаатай холбогдож байгаа. Одоо энэ хоёр бууралт үе гэсэн. 2000 оны 1999-с 2001 оны хооронд 2010-аас 2011 оны бууралт болохоор Монголд ерөөсөө гам болоод 100 бос нийт нь 20 орчим сая толгой хорцсон гол шалтгаан бол ерөнхийдөө ийм үзэгдлээр тайлбарлах боломжтой гэж үзэж байна. Тэгвэл манай судлаачдад одоо жишээлх юм бол бид эндээс ямар дүгнэлт хийдэг вэ гэхээр малын тоо нэгдүгээр байх одоо юу гэх хэмжээнээс хэтгсэн гэж үзэж байгаа тийм. Хоёрдугаар нь бичээрийн дороотлох нөлөөж байна. Өөрөлдөх юм бол мал гэсэн учраас бичээрийн дороотлох гэсэн. Гэтэл дээрс хоёр шалтгаан бол өмнөдөө юу гэдгийг саяны ууралтын тайлбарлаж чадахгүй байна. Тэгэхээр миний бодож байгаа одоо жишээлх юм бол саяны дэлхийн хамарсан энэ том үзэгдэл маань өөрөө манай Монголын малын популяцийн тоотолгоор зохицуулаад зохицуулаад. Тэгэхээр өнгөрсөн 13 онд жишээлх юм бол Монгол Улсын засгийн газарт малын хөлийн татврын асуудал орж ирсэн. Малын хөлийн татврын асуудал. Энэ малын хөлийн татврын асуудал яагаад орж ирсэн вэ гэхээр Монголын бичээрийн экологч, бичээр судлаачид нь малын тоотолгоо ихссэн учраас биднээс энийг татвараар одоо юу гэдэг зохицуулна гэдэг орчиж байгаа шүү дээ. Тэгээд дээрээс нь хэрвээ энэ үзлийг үзэх юм бол Монгол орны ихэнх газрууд дээр урамлын индекс нэмэгдэж байгаа гэсэн. Урамлын гарц. Гэтэл манай судлаачдын дүгнэлтээр бол 75-аас 85% бичээрийн дороотлолд орсон, 75% нь цөжилт нэрвэгдсэн гэдэг нь Монгол орны газрууд байна. Өөрөлдөх юм бол Дашгуун гаргасан цэжилтийн арга гэсэн үг тийм 2012 онд болов. Тэгэхээр ч одоо менингийн тал гэж одоо Монголын хамгийн их үүсдэг газрыг цөжилсөн гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ юу гэхээр өөрөлдөх юм бол хэрвээ үнэхээр цөжилсөн байх юм бол саяны үзэгдэл гарах боломжгүй гэсэн үг юм тийм. Тэгэхээр малын тоотлолтой холбоотойгоор биднээс байна. Энэ үзэгдлийг тайлбарлах юм бол ерөөсөө бичээр байгаа бол яг малын тоотлолтой дарамт болох гэсэн. Энэ ерөөсөө шууд утгаар бол ерөөсөө бид бичгээр малаа нүүлэхээр өрцөн гэсэн үг. Зөвхөн цуслангийн талбайдаа ингээд бичээр тэгээд хашаад байдаг учраас зөвхөн цуслан малын цуслан байдаг газар цуслан гэж ярьдаг үү тийм. Цуслан байдаг газар бичээрийн дороотлын асуудал яригдаж байна. Устай газар. Бусад газар өөрөөсөө бичээрийн дороотлол яригдахгүй уустай Монголд. Тэгээд судлаачлаас ингэ цаашаа дахиад анхаараа явах бол илүү сонирхолтой үйл гарч ирэх болох. За тэгээд энэ time series маань өөрөлдөх юм бол цаг хугацааны үед яаж өөрчлөгдөж байгаа юм бэ? Тэр энэ хамгийн их одоо урамлын нөмрийн ажилт нь болохоор энэ зүүн бүс нутгаар тийм байгалийн зүүн хэсэг. За тэгээд Монгол бол энэ хойд хэсэг. Тэгээд 2001, 2004, 2006 гэхээр нэмэгдээд байна манай Монголын бүс нутг хойд хэсэг. Энэ зөв түрүүний time series-ийг орон зайд харуулж байгаа гэсэн. За дараагийн слайдн дээр болохоор газрын хүчээс хамаарат тэр нэмэлт өөрчлөлтүүд яаж гарч ирж байгаа юм бэ? Энэ B гэдэг нь болохоор одоо энэ байгалийн баруун хэсэгт гэсэн үг. Байгалийн баруун хэсэгт энэ шигмүст ойн эндивэ урлагийн хэмжээ. A нь болохоор энэ хүйтэн тундэрт байдаг ойн хэмжээтэй хамаарат. Тэгэхээр энэ хоёр бүс нутаг дээр өөрөлдөх юм бол урамлын индекс хамгийн өндрөөр гарч ирж байгаа гэсэн. За би энэ алгасаа явууч. Энэ болохоор ерөнхийдөө саяны трендүүдийг харуулсан зүйл байна. Энэ график дээрээс үзэх юм бол start of season гэдэг нь болохоор хаврын уралт хязээ эхэлж байгаа гэдгийг харуулж байна. Хаврын уралт. Энэ болохоор юу вэ?
намрын одоо хагдралт гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын хооронд болохоор growing season буюу ургамлын ургалтын хугацаа гэж. Тэгэхээр ерөнхийдөө ямар ч их хандлагатай байдаг вэ? 2006, 2007, 2008 он, дээрээс нь 2004 он, 2003 онд дунджаас илүү хойно хавар болсон. 2001, 2010, 11 онд бол ерөнхийдөө 4 сарын гэхэд бол ерөнхийдөө манай Монголоор нэг оролцуулаад ногоороо эхэлсэн байдаг үзэгдлүүд гэсэн. Энийг би ерөнхийдөө тайлбарлах орчихжээ. Энд нэг сонирхолтой нэг хэсэг байна. Энэ болохоор Ланков чиглэж газрын бүхчийн өөрчлөлтийн тухай асуудал. Тэгэхээр энэ нэг одоо миний шоу зааж байгаа хэсэг бол ерөөсөө цөл болоод Монголын хээрийн бүс нутгийн зааг хязгаар. Тэгэхээр энд юу гэхээр нэмэх нь болохоор энд ургамлын өөрөлдөх нь бол сөөлөх ургамлын хэмжээ нэмэгдэж байгаа тийм дата гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дата юутай холбоотой вэ гэхээр сөөлөх ургамал ямар тохиолдолд нэмэгдэх вэ гэхээр малын бэлчээртэй холбоотойгоор сөөлөх ургамлын ургах одоо боломж нэмэгддэг. Эзэдчилтэй холбоотой. Өвсдөх ургамал маань бага болоод энэтэй холбоотой үзэгдэл. Энийг би бас алгасан. Уур амьсгалтай холбоотой зүйлийг тайлбарлав. Энэ жишээлх юм бол агаарын зургаас авсан байгууллагын хувьд бол энэсийн мөрөг гэж байна. Энэсийн мөрний ажил талын энэ цөлд оршдог, хүүтэн цөл гэж ярьж тундад оршдог жижигхэн нуурын тогтоол үсгэн нуурын одоо харьцуулсан зураг. 1966 онд жишээлх юм бол агаараас авсан хиймэл дагуулын зурган дээр бол одоо энэ нуурыг тойроод юу вэ? Ургамлын одоо ургалт буюу модны одоо ургалтын хэмжээ нэгцэл хамаа үсээр гэсэн. Гэтэл 2009 он энэ бол тэр чигээрээ мод ойнуудаар бүрхэгдсэн гэсэн үг. Тундar шүү дээ одоо бидний ярьдаг хүүтэн цөл. Энэ бол ерөөсөө дэлхийн дулаарлаар тайлбарлаж байгаа асуудал гэсэн. Яг энэтэй адилхан үзэгдэл жишээлбэл бол Аляскийн хойд мөн адилхан харж болдог гэсэн. Тэгэхээр энэ ойн парламент буюу одоо жишээлбэл бол age effect гэж одоо шилжилтийн бүсдээд ойтой холбоотой гарч ирж байгаа зүйл. Тэгэхээр энэ дээр мөнх нас шилмүст ойн мод бол нэмэгдэж гарч ирж байгаа. Тэгээ open shrubland буюу нөгөө жижиг сөөгт бүлгэнд маань нэмэгдээд тэгээ энэ хээрийн ургамал маань энд багасаад гэж байсан. Энэ хоёрын хооронд зай байх болж байна. За дээрээс нь юу гэж хэлэх вэ? Монголын хувьд бол одоо жишээлх юм бол энэ газар бүс нутаг маань цөлийн бүс нутаг ургамал маань багасаад илүү хээрж болж байна гэсэн. Илүү хээрж. Энийг алгасаад явж байгаа. Тэгэхээр энэ нэг үзэгдэл байна. Энэ үзэгдэл болохоор хустай нуруунд ажиллагдсан үзэгдэл. Энэ болохоор хусан тархалтын зураг байна. Фото зураг. Тэгэхээр хусан онсон гол шалтгаан бол нэгдүгээр нь чипсийн мод гэж ярьдаг хүр ирвэхээ. Дээрээс нь галт хөөнгөр тэгээд чигийн онцлог одоохон үзэж байгаа. Өөр ямар нэг шалтгаан гэдэгт санамстай нь олоогүй. Тэгэхээр энэ гурваас шалтгаалаад. Тэгэхээр энэ гурваас хамгийн голлог тоглол үзүүлсэн хүчин зүйл нь бол чигийн онцлог гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ болохоор хустай нурууны урд хэсэг нь, энэ болохоор арт хэсэг нь. Тэгэхээр арт хэсэг рүү их оргаад урд талын хэсгүүд нь одоо ингээд хатаад өгсөн байгаа гэсэн үг юм байна. Тэгэхээр энэ одоо жишээлбэл хиймэл дагуулт дээр яаж харагдаад байсан вэ гэхээр ерөөсөө уулынхаа урд ингэрээр байгаа ойн моднууд нь тэр чиглэлээр байх болсон. Унаад өгсөн. Энэ болохоор 1994-2001 оны хоорондох дата гэсэн. Тэгээд хар хэсэг рүү болохоор ойн нэмэгдэж байгаа. Тэгэхээр яг ийм үзэгдлийг Монголын хувьд одоо юу гэдэг ойртой газар болон ажиллах боломжтой гэсэн. Энэ болохоор ерөөсөө дулаарлалтай холбоотой чигийн онцлогтой холбоотой үзэгдэл гэсэн. Ингэрийн урт талын илүү их наран байдаг учраас чигийн илүү хурдан аль. Ийм үзэгдэл одоохондоо тайлбарлаж байна. Энэ зүгээр одоо дундаж температур за тэгээд энэ корреляц оруулсан дундаж температуртай. Тэгэхээр энд одоо жишээлбэл ургамлын нөмөр ургах температур бол хамгийн чухал нөлөөтэй тийм хамгийн чухал. Гэхдээ энэ Төв Азийн цөлийн бүсэд болохоор температур бол нэг чухал нөлөө үзүүлдэг. Яагаад гэвэл тэртээ температур өөрөө хассан байдаг юм. Ургамал ургах хангалттай юм чинь. Тэгэхээр юу вэ? Говь байгаа ургамал бол температураас хамаарахгүй гэсэн. За энэ дундаж температурын чигийн тархалт байна. Гэтэл одоо энэ дээр жишээлх юм бол ураалаас баруун тишээгийн чигнээс хурд тусаас хамааралтай байдаг. Гэтэл мөн адилхан говийн бүс нутгаар мөн адилхан
хурд хүнснээс хамаарах болждаг гэж. Тэгээ яг хурд хүнснээс хамаарах юм бэ гэхээр зундаа унж байгаа хүнсний хуваарь Монгол орны цөлийн бүсд бол алдаг оног гэдэг. Ихэнх хурд хүнс нь өвлийн цаг унждаг. Тэгээ хавар намд болдог. Тэгээ зуны 3 сард бол ерөнхийдөө баг оног учраас ургамлын удалд энэс хамаарах баг байдаг. За дараагийн хөрсний чийг агуулмж. Тэгэхээр энэ хөрсний чийг агуулмжд их сонирхолтой үзэгдэл байна. Өөрөөр хэлэх юм бол энэ хойд хагас бол хөрсний чигээс үл хамаарах байдалтай байхад урд хагас руугаа илүү их түгээмэл ялангуяа Монголын цөлийн бүсийн нутагтэр бол хамгийн өндөр хамаарлалтай. Тэгэхээр өмнөх хоёр хүчин зүйл нь цөлийн бүс дээр голлох зүйл нөлөө үзүүлэхгүй мөртлөө хөрсний чийг агуулмж нь говийн ургамлын хамгийн гол техник болгож одоо хүчин зүйл байна. Хүчин зүйл. Тэгэхээр энийг биднээс анализ хийгээд гаргаж үзсэн байна. Бүс нутаг болно. Жишээлх юм бол энэ мөнх нас одоо юу гэдэг шилмүс доо гэж тийм Сибирь тавьдаг. Энд бол температур хамгийн гол нөлөө үзүүлж байгаа. Тэртээ түр чийг агуулмж хангалттай өндөр байдаг учраас энэ хоёр голлох нөлөө үзүүлж чадахгүй. За тэгээд энэ адилхан температур болоод чийг баруун тал руу орж, дээд болохоор хөрсний чийг асуудал яригдж байгаа. За энэ микс борс холимог байдаг юм адилхан температур хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа. Тэгвэл бол температур хангалттай байх юм бол манаас хойд талын Сибирийн тайван хамгийн өндөр ургацыг үзүүлдэг гэсэн. Яагаад чигнээс хамаарахгүй юм гэхээр Сибирийн ойрхон тэр чигээр мөнгөцөд дээр байрлах учраас тэрний хайлтын чигийн формыг хангаж өгдөг. Чиг бол. За энэ Швейцарь гэж хойд өргөмлийн хувьд бол авах юм бол температур хамгийн гол нөлөө үзүүлж байгаа. Температур. Энэ үүдийн самбар юм байдаг. Дандаа температуроос хамаарч байгаа. Гэтэл Грейсланд гэж өөрөлдөх юм бол Евразийн хэрэг бол Монголын ихэнх нутаг. Өөрөлдөх юм Монголын газар нутгийн 70-80% гэсэн. Энэ хэр маань температур, хурд тундас, хөрсний чигээс гурвангаас нь хамаардаг. Гурвангаас нь хамаардаг. Хэрвээ сайхан цум байх юм бол Монголын хувьд дулаахан байх ёстой, бороо орох ёстой. Тэр орсон бороо хөрсөнд чиг хүчиж явах. Уралт хамгийн өндөрөд ордог юм. Яг Монгол орны хувьд хөрсний чиг чухал үзүүлэлт байгаа гэхээр энэ юусоо салхитай холбоотой үзүүлэлт тавьдаг. Өөрөлдөх нь бол Монгол орны салхи, Монголын өндөртэй салхи. Монголын салхи маань хөрсний чигийн алдагдлыг хамгийн өндөр хэмжээнд тавьчихдаг. Тийм учраас бороо хангалттай орсон ч гэсэн юм. Хэрвээ салхи ихтэй бол хөрсний чиг болж чаддаг гэсэн. Үүнээс хамааргүй байна. Энэ гурван хүчин зүйл хамгийн чухал байдаг. За тэгвэл энэ цөлийн бүс, говь цөлийн бүс нутагт дээр юу гэхээр температур болоод хөрсний хүчин зүйл хамгийн чухал. Тэгэхээр ерөөсөө бороо орсоор хөрсний чиг хэр удаан хадгалагдана түүнээсээ хамаарат манай говийн буюу хуурай цөлөг хэрэг бүс нутагт ургамлын ургалтын хэмжээ тайлбарлагддаг гэсэн. Саяны хоёр завгаар тийм. Зүгээр хурд тунсны хэмжээ нөлөөлөхгүй яг нөлөөлөхгүй гэхээр хуваарьт нь ургамл ургахад тохиромжтой цаг үе таардаг гэсэн. Жишээлх юм бол Монгол орны хувьд одоо ихэнхдээ өвөл уншиж байгаа. Хаврын ихэнх сар унж байгаа. Тэгээд байх болж орой алдаг 8-9 сар хоноод дахиад нэг ургалтын хугацаа ажиглагддаг гэсэн. Энэ нь болохоор нөгөө хиймэл дагуулын нөгөө пик тайм буюу 7-8 сар болж байгаа дататаа коррелац болж чаддаг гэсэн. За дараагийн нэг үзэгдэл болохоор зөвхөн Элнино индексүүд буюу том хэмжээний индексүүд энэ хойд 100% одоо Азад яаж нөлөөлж байгаа гэдэг бас тэнгэр болон жишээн дээр Чанхва Монтен гэж ярьдаг юм аа. Манчжурын бол одоо өөрөлдөх нь бол манай хямдны нурууны цааталд байдаг. Манайх руу орж ирдэг Азийн мөн сүмний чиг уур амьсгалыг хамгийн их хаалт гэсэн. Тэр уулан дээр ажилласан судалгааны үр дүн гэдэг юм байна. Тэгэхээр энд болохоор биднээс өөрөлдөх юм бол энэ судалгааны цэг маань Монголын зүйс гоо тэр өмнө эндээс олж иж байгаа уур амьсгал маань ерөөсөө энэ уулан дээр зохигдоод үлдчихэж байгаа. Энэ хоёрын хооронд бол ямар нэгэн уул байх гэсэн. Тэгэл хямдны уус орж ирж байна. Тэр өөрөлдөх юм бол энэ тунсан чиг маань хямдны уус чүлчүүдэд хүрээд тэгээд нөмөргийн сав газарлуу тонгоогоор темпор олж үздэг гэсэн. Тийм учраас халах нөмөргийн сав газар бол одоо манай хамгийн үржил шинтэй газарт ордог. Гэхдээ энэ бол одоо юу гэдэг юм? Ерөөсөө энэ зүүн Азийн уур амьсгалаар зохицуулагддаг. Хамгийн гол хурд үндэсний чиг нь болохоор 8-9 сар болж байгаа. Уралцсан хугацаа дуусны дараа гэсэн. Тэгэхээр энэ юу хэлж байгаа вэ гэхээр бусад цагуудад илүү хуурай гамдаг байдаг учраас төмөрт өртөх, хээрийн төмөрт нь тал хээрийн төмөр гарах магадлал Монгол орны хувьд 100 хязгаар хамгийн өндөр болдог гэсэн.
ийм үзэгдлүүд. За эдгээр үзэгдэл нь пенлогийн ажилтнууд coverage болж байгаа. За тэгээд одоо намар орой болж байгаа ч гэдэг юм. Тэгээд максимум одоо энэ үед хаа энэ Монголын зүйлүүдээс яаж шалтгаалж байгаа гэх эдгээр бүгд хэвлэгдсэн ажлууд. Хэрвээ та бүхэн хайх юм бол санийны авсан нэрнүүдээр Google Scholarship-ээс сайхан энэ өгүүлбэрүүд гараад байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл та бүхэн олж чадах боломжтой гэсэн.